Тэгэхээр өөрийнхөө үнэт зүйлсийг яг тодорхойлох гэхээр олон улсын түвшинд нэлээд шалгарсан юм 6 алхамд юм аргачлал байгаа. Тэгэхээр өөрийн гол үнэт зүйлийг тодорхойлж гаргаж ирдэг юм аргачлал. За тэгэхээр нэг хүртэл та бүхэнд танилцуулъя. За нэгдүгээр алхам нь юу вэ гэхээр та өнгөрсөн цаг үе рүүгээ буцаж очиод таныг азралтай болгож байсан, хамгийн их баяр ёслолтой болгож байсан тэр цаг мөчөө иргэн дурсна. За энэ дээр юу байж болох вэ гэхээр та өмнө юу хийж ийсэн, таныг юу их азралтай болгодгийг, та хамт хэн байсан, ямар бэрхшээлийг даван туулж өнөөдрийн өндөрлөлт хүрсэн дараа гэдэг ч юм уу. Эсвэл таныг азралтай болгодог бусад зүйлс юу байна вэ гэдгийг энэ дээрээ тодорхойлон гаргах хэрэгтэй байдаг. За хоёрдугаар алхам нь юу вэ гэхээр таны барахлыг өмнө төрүүлж исэн тэр сайхан дурсамжтай мөчүүдийг тодорхойлох хэрэгтэй байгаа. За энэ дээр бол нөгөө шагнал урамшуул авч исэн гэдэг ч юм уу, тодорхой хэмжээний амьд үзүүлж исэн, за гэр бүлийнхээ өмнө гавьяа байгуулж исэн гэдэг ч юм уу. Энэ олон зүйлсүүдийг хэрэгцүүлэн бодоод яагаад энэ зүйл чинь таны барахлыг төрүүлж исэн? Бусадтай тэр барахсан сэтгэлээ хуваалцаж исэн үү? Яаж хуваалцаж исэн бэ? Юун дээр их хамгийн барахж исэн бэ гэдэг ч юм уу. Болон бусад таны барахлыг хамгийн их төрүүлж исэн тэр дурсамжтай цаг мөчүүдийг тодорхойлох хэрэгтэй байгаа. За үүний дараагаар 3 дахь алхам нь юу вэ гэхээр таны хувьд сэтгэл хангалттай болгодог тэр зүйлсүүд чинь юу вэ? Ажил мэргэжлийн хувьд, карьерийн хувьд, ур чадварын хувьд эсвэл гэр бүлийн хувьд таныг сэтгэл хангалуун байлгадаг тэр зүйлсүүдэд олж тодорхойлох хэрэгтэй. За тэгэхээр энэ эхний 3 алхам бол нэлээд өнгөрсөн цаг үе рүү буцах шаардлагатай, өөрийгөө хинбэ гэдэг дээр илүү их төвлөрч дүгнэх ийм алхмууд байгаа. За үүний дараагаар 4 дахь алхам нь юу вэ гэхээр өөрийнхөө хамгийн гол гэж үзсэн 10 гол үнэт зүйлсийг жагсааж бичих хэрэгтэй. За энэ дээр бол юу ч үж болно. Хамгийн чухал гэж санагдсан 10-ыг л бичнэ. Гэр бүлийн хувьд, ажил мэргэжлийн хувьд, ирээдүйн зорилтын хувьд, эдийн засгийн хувьд гэдэг ч юм одоо ингээд ямар ч төрлийн танд үнэхээр гол санагддаг 10 гол зүйлээ тодорхойлж бичдэг. Ийм алхам байгаа. За үүний дараагаар та яах вэ гэхээр эдгээр гаргаж ирсэн 10 гол үнэт зүйлсээ тус хүрдэн ангилна. За гол ангилах боломжтой бүлгүүд нь юу вэ нөхөр? Ажил мэргэжлийн хувьд таны үнэт зүйл юу вэ гэдгийг ангилаад бичнэ. Эсвэл гэр бүлийн хувьд үнэт зүйл нь юу вэ? Эсвэл таны хувийн хувьд үнэт зүйл чинь юу вэ гэдгээ ингээд гэх мэтлэнгээр ингээд тус хүрдэн ангилж бичих хэрэгтэй байгаа. За үүний дараагаар хамгийн сүүлчийн 6 дугаар алхам юу вэ гэхээр үнэт зүйлээ баталгаажуулах ийм алхам. Тэгэхээр таны тодорхойлж гаргаж ирсэн бүлгэлсэн эдгээр үнэт зүйлсүүд чинь таныг яг 100% тодорхойлж чадж байна уу гэдгийг эргээд нэг харна. За мөн дээрээс нь эдгээр үнэт зүйлсүүдийг хийгээд явхад та ирээдүйд сэтгэл хангалуун байж чадах уу гэдгийг тодорхойлж тунгаан бодох хэрэгтэй байна. За мөн дээрээс нь өөрийн хамгийн чухал 3 үнэт зүйлсийг энэ дээр тодорхойлж баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл таны хувьд хамгийн нэгдүгüүрт хийх 3 чухал зүйл гэсэн үг. Тэгэхээр энэ тодорхойлж гаргаж ирсэн 10 зүйлсээ нэгээс нь 10 дуу хүртэл ингээд эренбэлж бас болно. Тэгэхээр энэ 6 алхмын дараагаар та бүхэн өөрийнхөө үнэт зүйлийг маш тодорхойгоор гаргаж ирж харах юм боломжтой болдог байна.